Өглөөний цай. Энэ бүх талхаар тоглож байна. Өглөөний имчлэг үрж байгаа тохиолдол минь. Өнөөдөр амар унтлаа. Амар унтцаа 10 хүртэл унтсан. Өнөөдөр хасуу өдөр тэгээд одоо бид өглөөний цайгаа ууж байна. Тэгээд цайгаа уучаад гарч хүүгээ их чинь гэрт дүүдээ харуулах гэдэг авчиж өгнө. Тэгээд 12 цагаас арьс уншлаганд очиж арьс уншлуулах цагаан нүрэн дээр амар хүм гараад байгаа. Тэгээд өнөөдөр ер нь план тийм байна. Тэгээд угаа аваад харин юу юм бол мэдэхгүй байна. Мэдсэн гэхэд нүрээ уншлуулад. Эцхөө за. Энэ хэсэг бол ерөөсөө төгжрлөхөө гэж одоо map дээр гарсан байдаг байгаа. Тэгээ би одоо энд ингээ 30 минут суусан. Тэгээд арьслан уншлагын маань цаг угаасаа харахад таажгаас ингээ хоцорсон харагдчихээн. За тэгээд яхаар шийдсэн бэ гэхлээр шүдээ янзлуулахаар болоод шүдний эмчтэй цаг авсан. Тэгээд тэр маань бас ядчихад олцсон цаг нь 12:30 гэж хэлсэн. Тэгээ би одоо 30 минутын суучгаар чинь яаж угаасаа юунд ч эмчдгийг юм. Тэгээ одоо ингээд ямар ч тач амжуулах талаас нь бодож байна. За сайн шүдний эмчтэй үзүүлээ. Тэгээ би ямар үйлчлэг авсан бэ гэдгийг тайлбарлаж хэлье. Ямар үйлчлэг авсан гэхэлээ би шүднийч болоо түлхсэн. Та нар нэр яг ингээд сайн мэддэг бол миний нөө орой арьс арчилгаанд ч гэсэн би шүдэг амар чухалчдаг сайд гэх амар сайн чухалчлаач айгүй сайн бодож сонгож авдаг. Тэгээд тэгсэн чинь би яг тэрийг ингээд шүд хорхоод члаа гэж ойлгосон байхгүй шүднийч чулуутай танилцж байгаа учраас яасан хэрэм жижигхэн сэгнүүд ингээд шүдэн дээр ингээл нэг хоёр шүдэн дээр жижигхэн хар цэгнүүд гараад ирсэн. Тэгээд би одоо юу вэ гэж тэгсэн чинь шүдний чулуу байж тараа. Тэгээд би сая шүдний эмчтэй шүдний ингээд чулуунуудаа ингээд энд жижигхэн болсон хар цэгнүүд ингээд байх болголууллаа л та. Тэгээд тэгсэн чинь ингэ. За ер нь бол чиний хувьд бол сайзаа зөөлх үстэй аваад байна. Зөөлх үстэй аваад байгаа болохоор ингээд өнгөрийг бүрэн цэвэрлэхгүй байгаа юм шиг байна. Тийм учраас хатуу үстэй сайд сонгож авах гэдэг зөвлөгөө өгсөн. Тэгээ би болохоор өөрөө ингээд би өөр нь жоохон үнцэг хүн баггүй юу. Тэгээд зөөлхөн бүр яг хайж авч байгаагаас бүр амар зөөлх үстэй бшаагны сайд авдаг байхгүй юу. Тэгээд одоо энэ удаа харин сайд солиод тэг хатуу үстэйг авах гэж бодож байна. Хатуу үстэй тэгтээ жижигхэн нэг хаалт туул юм да. Тэгээ одоо яаж ч авахгүй бол тэгээд яасан чулуунуудаа туулгээд өнгөрт нь ботоор тусгаж өгөөд харагчийн. Тэгээ ер нь шүдний эмчийнүүдээ сольж байгаа. Өмнөөс эмчээ сольж байгаа. Шалтгаан гэвэл ажилдаа орох шүдний эмчтэй болох хэрэгтэй байсан. Тэгээ одоо шүдэн дээр дахиад хэдэн эмчилгээ хийж байхдаа нэг шүдний л асуудал байгаа. Тэгээд ламбонсон. Ламбон унтсан. Тэгээд тэр ламбон янзлуулах тийм ажлын өнөөдөр амар үнэхээр төвчлөлтэй наа. Би хүүхдээ дүүдэлтэй загчин 12-аас 3 хүртэл харуулнаа гэж хэлсэн. Одоо тэгсэн 1:35 болчихъя. Тэгээд нөгөө арьслагааныхаа арьс уншлагааныхаа цагийг болохоор би 12-оос 2 болгосон. Гэхдээ илүү цаг алдахгүйгээр газ шүдээ янзлуулсан. Ер нь аль айгүй сайн яваад байна гэж би бодож байна. Энэ төгжрлийг айгүй сайн ашиглаад авах юм гэж би бодож байна.
За тэгээд ямар ч тач онцлогоонд орсон хартаа. Тэгээд санал болгосон бүтээгдэхүүнүүдийн бүгдийг тест хийгээд тэгээд нүүрэндээ хэрэгэлцэн явж байна. Тэгээд энэ бодгонууд нүүрэн дээр крем ингээд юу хараадсан байхгүй. Тэгээд энэ кушнийг санал болгосон. Тэгсэн ямар ч тач нүү мейкап гэдэг нэртэй кушин гэсэн. Тэгээд би өөд дуурам. Яа, бээр хөөстэй. Тэгээд гарын бэлтгэдэг юм хөөс. Энэ уутын баг хөшлөн болоод ашиглаж чалсан байна гэж дотроо бодлоо. Тэгээд одоо машина авгалах юм бол өнөөдрийн хүлээцлэг өнөхөд өндөрлж юм. Тэгээд хүүгээ аваад ийм арт орч хүнсээ цуглуулангууд тагсан өдрөө миний хүлээцлэг ер нь ингээд төгсөж байна гэсэн. Уусан бэлэн миний хүүхэд нь Spider-Man авъя гэсэн үү да? Spider-Man авъя гэсэн тий? За гэртээ өрөөд ирсэн сая ийм арт ороод хүнсээ цуглуулад ийм артын 3 давхарт машин угаалгаад бүх ажлуудаа өнөөдөр нэлээд сайн амжуулчлаа. Ер нь бол аюул сайн амжсан гэж бодож байна. Өглөө шүдөө үзэлцэн, яар сошилгонд орсон, тэгээд хүнсээ цуглуулад машин угаалгаад өнөөдөр бүр 4 юм амжуулсан байна. Хангалттай сайн амжсан гэж бодож байна. За тэгээд арь сошилгоон дээр очиод сонирхолтой юм гэвэл ер нь бол цагаан урчилж аваад 25 минут бол ерөнхийдөө нэг хүнд оногдсон байлаа. Гэхдээ би бараг 35 минутын зөвлөө авсан. За арьсан онцлогоонд бол ерөөсө 406 авдаг юм аппарат идэм байлээ. Тэгээ хамгийн гол нь юу гэвэл миний арьсны оншиг шууд мэйл рүү мань хүргэлцэн. Тэгээ хүрээд ирсэн. Тэгээ ямар байгаа юунд анхаарах вэ гэдэг талаар бүх зөвлөгөөнүүд байсан. За тэгээ амар хүүхэн гарын бэлэг өгд юм байна. Бүрх магастай 30 мянгаар онцлогоонд тастай ингээд бараг дахиад бүтээгдэхүүн авахар үнэтэй байдаг. Эмнятас спектр бүгдээ эмэгтэйчүүдийн цэвэрлэгээний гэж байна шүү. За тэгээд дөө цайн нь тэгээд за би уус тань намайг бидэнд бие монголтой амар муу. Тэгсэн байж хамгийн их unboxing хийдэг бичлэг хийх юм тэгээ. За. Хөрхитэний хараа. За. Жижигхэн юу вэ? Миний хэрэгэлж байгаа тонор юм. Бүр яг миний хэрэгэлж байгаа тонор мөн байна. Бүр энэ жижигхэн хөөрхөн авсархан. За ингээд ийм хөөрхөн жижигхэн юм нийт ингээд 4 юмтай бэлэг өгдөг юм байна. Тэгээд энэ уут нь өөрөө амар хөөрхөн санагдсан надад. Ингээд бараг бүтээгдэхүүний хийг аваад явуулахаар байгаа зү. За гол юм руугаа орё. Би бүр ийм амар их юм авсан. Та нар ууснаагаа орон тэр бичлэгийн юм мэднэ. Бамбалцсан уусаа. За тэгээд миний тэтгэн төгрөөр юм авсан гэхлээр 616,300 стор пээр авсан. Лаачмда төлөндөө за энэ бол миний хэрэгэлдэг нэг ааги зөрөтөн дотор дээр нь хийсэн юм харсан чинь тэгээ бас дахиад болоогүй 600-аас дээш бараа бүтээгдэхүүн авсан болохоор надад юм бас дахиад бэлэг өгсөн. За энэ болохоор sleeping pack гэний унтахтаа түрхээд унтах юм байна. За энэ болохоор энэ би яг энэ хэрэгэлж үзэж шуудасахгүй. Энэ зүйтэй ампл гэдсэн. За энэний тестер байна. За энэ болохоор нарны тосных. За энэ болохоор зүгээр тосных. Энэ болохоор энэ цэвэрлэгч. Энэ бас яг би хэрэглэх гэж байгаа юу вэ? Амплен. За энэ болохоор витамин С-тэй тос гэж байна. За нүдний маск.
За бас дахиад ингээд нэг юм 3 масктай пүү энэ бэлэг бол амар ихтэй юм байна. Энэ пүүрхэн юм савлаа. Өөр нь код маань савлгаанууд айгуу гоё санагдчихээн ер нь. За окей. За эхлээд хүүгийнхээ авчим хүүтэй юм бэтгэл авсан. Суурашуулахгүй амар гэдгийг нь. За тиймгүтээ би тасна анаа. Хүүгийн лошин тас нарсны дараа одоо яг хавар болж байгаа болохоор жоохон тийм сайртах магадaltaй ах гэж би бодоод байхгүй. Тэгээ тэрнээс сэргийлж тас. Одоо нэг хон хураг ивчлээ нэг тийм брэнд тас сэргийлжсэн тэр нэг тийм татаа санагдаг надаа. За тэгээ окей. Хамгийн арьс арчилгааны дарааллын дагуу зүйлсүүдийг харуулъя гэж бодож байна. Cleansing oil байгаа. Тэгээд миний арьс болохоор амар хуурай. Амар бол хуурай биш хуурай. Тэгээ насандаа байна. Ерөнхийдөө гэсэн чигшил айгу муутай байна гэдэг талаар өгсөн. Тэгэхээр мөчтэй өвдөж гэсэн насандаа бол болно гэсэн. Гэхдээ би наснасаа залуу харагдмаар байгаа гэж гэж. За ингээд надад болохоор ийм шингэн хэлбэртэй энд тосон цэвэрлэгчийг санал болгосон. Тэгээд бүгдийн хамгийн гоё нь бүгдийн тестчил болт юм лээ. Яг бичиж өгөөл энэ зүгээр тохиромжтой гөнгөтэй шууд тестрүүд нь бүгд өгдөг заяа. Тэгээд бүгдийг хэрэгж үзээд энэ үнэр таалагдахгүй байна гэд таалагдахгүй бол хэлээд арай уур бүтээгдэхүүнтэй орцны айлхан төстэй юмнуудаар сольж болох юм шиг санагдсан. Гэтэ хамгийн гоё нь надад ерөөсөө миний одоо арьс онцлогоог өгсөн эмэгтэй санал болгосон бүх зүйлсүүд бол ерөнхийдөө таалагдсан байгаа. Одоо ингээд нүүр хилэлцээд байгаа нь бас тий яг бараа энэ дагаа бараа бүтээгдэхүүнүүдээ одоо хэрэглээд үзсэн байгаа миний арьс гэх юм уу. Юм байна. Тэсэн би жихөө. За уламжлалсаар сая хүүхдээр агарлаа. Тэгээд юм шингэн суурьтай тусан цэвэрлэгчийг санал болгосон. За цэвэрлэгээ дуусны дараа тусан цэвэрлэгчээ цэвэрлэсний дараа мэдээж угаах хэвээр хөлсөөр тэгээд юм зөөлөн бүтцтэй цэвэрлэгчийг санал болгосон. Заавал хөөсөн байх шаардлагагүй. Тань дээр бол яг энэ болно. Им зөөлхөн байвал болно. Хит тэгж хүчтэй юм хэрэглэх шаардлагагүй гэдэг тийм зөвлөгөө өгсөн. Тэрний дараа мэдээж төвнөр. Би энийг пакэж надад амар том юм бэ гэж бодсохгүй. Тэгсэн чинь энэ ингээ нөгөө нэг хэрэгэлдэг салфеттай хамт ирдэг гэсэн. Тэгвэл би бол нэрийн буруу зүрх дуудчих магадгүй ч та брэнд хэлний эднэдэг дуулмаргүй та нар зүгээр өөртөө харах гэж. Өөртөө хар заяа тийм өөртөө мэднэ. Ингээд юм 2 тавтай юм байна. Нэг юм авснаа 2 маа. За энэ хөрхөр хийн ингээд салфет юм байна амар цэвэрхэн. Тэгээ би энэ салфетын жоохон өөр гэж магадгүй бодсон юм аа. За би угаасаа л юм гол авдаг. Амар хөрх юм байна наа. Амар том материал нь харин өөр юм шүү guys. Харин өөр юм байна. За ийм салфетыг аваад арай нэг тийм сонин энэ одоо энэ дээр байгаа юм энэ бас энэ шиг л яг юм байна. Тэгээд энэ тонрог болохоор ерөнхийдөө 3 шавшилтаар дахиж хэрэглээрээ чигшлэг маш өндөр хэрэгтэй гэсэн. Тэгээд тийм учраас энэ тонер дээр айгу акцент өгч надаа айгу хилээдсэн. Тэгэхээр би бас акцент өгөхтэй болов гэж бодсон. За окей. Тэр хараасаа нөгөө нэг жижигхэн пакэж дотор байсан юм байгаа сте. Чираа. Бисаа өнгөн өөр харагдаад байна. Камин дөрөнгөн өөр харагдаад байна. Тэрнээс л яг адилхан байгаа шүү. За. Ямар хөөрхөн нэг мяч чичиж. За энэ аваа. За тэгээд тонерын дараа цэвэрлээд тонерын дараа тэгээд энийг амплен тэгээд энэ харж байна. Би өнөөдөр мэдээж тестийг хэрэглэнэ. Баадагсан ямар тестийг гадар дотор ханах шиг гэртээ байдаг хүн. За энэ амплыг хэрэглэхээр гэсэн. Энэ болохоор амар сайн гүн чигшүүлнэ гэсэн. Тэгээд төсөө талбарын талаар уг нь акцент өгсөн болгож эхлээд арьсаа бүрэн чигшүүлэх дээр анхаараа гэсэн. За тэгээд энэ дараа болохоор
Энэ бүхий задраад байгаа юм бэ. Би энэ брендийн юмыг айгу хвчлэн надад санал болгосон юм шиг байх юм. Аггүй байна. Төгөө зөөр юм бэ. За энэ тасыг санал болгосон. Гүнс чийшүүлэх юутай. Ер нь бол жоохон хөтгөн бүтэцтэй. Оройж арсыг чинь чийшүүлж явах тийм зорилготойгоор жоохон хөтгөн бүтэцтэй тасыг санал болгож байна гэсэн. Тэгээ энэ тас байна. Тэгээд би ер нь бол ямар хүрхэн халбахтай юм бэ? Би ер нь болоо. Миний өглөөнд түрхээрээ гэсэн тасыг хайрын би. Хайрын болчихоо. Хайрын тос парны нүг ахоод. Ер нь бол нөгөө тосын төрсөн тэгээд угаасаа энэ гараад ирж байгаа юм чинь хэрэглэж өгсөн юм. Ямар их юм бэ? Фэр болон тавилчиж та цагийн буцаад онгойлох. Түр хэрэгж үзье. Нэрэж хөвтгөн бүтцтэй юм байна. Энэ бол ингээ миний орой арсчлага байхгүй юу? Тэгээ өглөөний арсчлага болохоор энэ юу вэ? За өглөөний арсчлага болохоор нүр усаар угаа гэсэн тийм юмсэн надад битгий сав хэрэглээрэй гэж хэлсэн. Адлахуур харьцтай учраас за тэрний дараа энэ амплыг хэрэглээрэй гэж хэлсэн. За энэ бол онгойлоход брэм хаа төвшний байна. Оо ямар тэнэг юм бэ guys. За би энэ доороос нь онгойлохоор шийдлээ. Тэр наасан наалтын сахаж тухай. Тэгж уусаа хэрэглээс өштэй ингээл. Энэ болохоор витамин С-тэй нүсэд толбог багасгах тийм зорилготой ампул гэсэн. Тийм байна. Тэгээ хөргөчөнд хаалгахыг зөвлөсөн байдаг. За энэ болохоор миний өглөөний арс ашигламд тонерын дараагаас хэрэглээрэй гэсэн. За тонерын дараагаас хэрэглэсний дараа сайн сэрмүүд түрхлээ. Түрхсний дараа түрүүний та бүхэн тамилжуулаад байсан тосны чинь ногоон өнгөтэйг надад өглөө хэрэглээрэй гэдэг юу сануулсан байдаг. Им халбахтай юм байна. Түрүүний телевизэн халбах яагаад үстэй guys. Нөгөө тунгалаг сайхан халбагаа алдсан. Ой за. За энэ хэрэглээрэй гэсэн. Та нар уусаад та анзаарсан бол би арсандаа үнэхээр амар санаа зовж надад амар хэцээсэн. Тэгээд би хөшөрхөөр ингээд хэцүү ах юм байна гэж та нарт яриадсан шүү дээ. Тэгээд надад болохоор бас энэ юуг мэдхгүй байна. Би зүгээр яагаад ингээд эдний бараа бүтээгдэхүүнийг авсан бэ гэхээр ээж хүбэж аргаж ин дуслаа. Педаар үзчихсэн. Тэсээ ирээ явчлаа. За энэ нарны тосыг санал болгосон. Тэгээд энэ нарны тос нь гэтээ ямар ч SP50 л юм байна. Тэгээ энэ болохоор ямар ч тийм өнгөгүй айгу зүгээр санагдсан. Тэгээд 7 хоногт нэг удаа арсаа гуйжуулах шаардлагатай. Мэдээж гураач гэсэн юм заавал гуйжуулах шаардлагатай. Тэгээд тэр гуйжуулагч нь болохоор энэ гуйжуулагчийг хийж өгсөн. Тэгээд за хараатай. Оо бичтэй амар шин заваа. Заваарсан юм болоо. Ямар ч үнэргүй. Ер нь миний надад санал болсон бүх бүтээгдэхүүнүүд нь үнэргүй юм байна. Ер нь. За юу guys. Тэр ингээд буцаа савлгааны юм ингээд буцаад ингээд амслуулж хийжсэн. Би ер нь тий зөндөлтгчлээ. За ийм бараа бүтээгдэхүүнүүд авснаас гадна энэ бол миний санд надад санал болгоо. Тэгээ би өөрөө хэрэглүүлсээр надад таалагдсан бараа бүтээгдэхүүнүүд ахгүй юу? Амар арвин олон маскны сонголт байсан. Надад шавар маск энийг сонирхуулж өгөөгүй.
гэх юм уу. За би болохоор мэдээж уучлаарай би хөвшөрж байгаа. Би хөвшөрж байгаа. Тэгээ хөвшөлтөө эсрэг маск авсан. Тэгээд батаа гарах юм бол пад хэрэгтэйсэн. Тэгээд пад авсан. За энэ болохоор мэдээж цайруулах маск. За энэ болохоор бас цайруулах маск. За энэ болохоор нөхцөл долоон сэвхний эсрэг маск гэх хоёр ширхэг авсан. Тэгээ хамгийн хөөрх нь арьс уншлагын юм хөөрхөн дэвтэртэй болсон байдаг ба. Тэгээд энэ дэвтрэн дээр манай юм чи ингээ бүх зүйлүүдийг ингэж тайлбарлаж хэлж өгсөн. Тэгээд эний дагуу одоо ажиллана. Тэгээд энэ эмгтэн ингээ харталтна. Ер нь бол 6-7 хоногийн дараа хурж ирээд бараа бүтээгдэхүүн маань нэг бол 6-7 хоногийн дараа ирж үзвэл нэг бол бараа бүтээгдэхүүнүүд нь дуусч авал хурж ирээд харсаа дахиж онцлуулаад өгөөрэй. Тэгээд тэрний дараа яах нь үзэрэг гэсэн. Тэгээд ингээ харсан чинь өглөөний арьс арчилгаа болон оройн арьс арчилгааны талаар тэгээд юмудаа бичнэ гэсэн юм байлээ. Тэгээд би хачаад окей гэж бодсон. Тэгээд одоо энэ дэвтрээ хөтлөн гэж байгаа. Тэгээд 6-7 хоног гэхэр чин гайс ингээд энэ дэвтэр дуусч байгаа байхгүй юу? Дуусаад тэгээд шинжилсэн арьс арчилгаа болон тэгээд шинжилсэн арьс арчилгааны ингээд тайлбарууд ингээд авах юм лээ. Тэгээд энийг хэрэгсэн, энийг хэрэгсэн гэдэг одоо жишээ нөх юм бол өглөө болохоор ингээд тоомроор гэсэн гэдгээ бичих юм лээ. Тэгээд би юм дуртай. Тэгээд юм бичиж юм дуртай болохоор энийг гой санагцсан. За тэгээд энэ олон бараа бүтээгдэхүүнүүдийг аваад 616,300 болсон байдаг. За үүн дээр нэмээд би 30,000 төгрөгөөр арьс уншилгаа хийсэн. Тэгэхээр 346,300 төгрөгийг өөрийнхөө арьс арчилгаанд зориулж байна. За тэгээд энэ 6-7 хоногтоо одоо өөрийн чаленж л гэж би бодож байна. Тэгээд миний арьсуудаар юм байгаа байхгүй нүүр бууцсан ч гэсэн крем нь ингээд яг та нар төсөөлөөрэй заяа ингээд хатцсан эсний ингээд юм бүр ингээд харвацсан чинь яг тийм болж байгаа. Тэгээд дээрэс нь энэ нас хүртлээ ерөөсөө нүүрэн дээр батг гарч үзээгүй миний хувьд бол одоо бүр ингээд он гараад бүр хөвчлөө батг зогсолтгүй байрлалаас олж гарч байгаа. Тэгээд тэгэхээр ялч ч өөрийнхөө арьс арчилгаанд энэ мөнгөийг зарцуулах аргагүй болсон. Тэгээд одоо баг дээр нь зөв тохиромжтой бараа бүтээгдэхүүнийг зөв аргаар хэрэглээд арьсаа өөрөө мэдрээд арьсныхаа дутуу юмнуудыг бүрдүүлж авах хэрэгтэй байсан. За тэгээд ер нь арьс арчилгаан дээр миний хүчлийн дээр айгүй бага байсан. Тэгээд сэвчлэлтэй удаас бага байсан. Ер нь сэвчлэлтэй байж үзээгүй. Манай хүү төрсний дараагаас сэвчлэлж ер нь амар ихсэн. Тэгэл одоо энэ залуу шүү дээ. Тэгэл мэдээж ээж болж байгаа юм чинь it's okay. Айгуу жаргалтай гар сэвтэж байна. Тэгээ одоо энэ эсрэг ер нь витамин ууж байгаа. Тэгээ одоо энэ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэнгээ би өөрөө коллаген болон өөрт хэрэгтэй витаминуудыг хэрэглэх шаардлагатай гэж юу бодож байгаа. Хөсөлсөн үйлчлэг аюул чухал юм байна гэдгийг би нөгөө өөр юмас мэдж байгаа гэсэн үг. Та нарт нөө хэлсэн шүү дээ. Хөх томруулах тас. Тэгээд витамин 2 хамт уучаа гэд надад амар өндөр үр дүн авчиж байгаа. 2 сар хэрэгжилчлээ. 2 сарын үр дүн дээр яг бүхэлдэн нэг арьсмаар томорч байгаа тэгэхээр мөмбэрийг. За энэ хүртэл надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Хайртай шүү. Миний бичлэгийг үздэхт баярлалаа. Баяртай.